Сайн байцгаана уу? Подкастыг санджаагийн шинэ дугаар тавтан морил. Өнөөдөр бидэнтэй ярилцахаар миний урилгыг хүлээн авсан Бишилт Металл багийн Монголын үндэсний сасан бөмбөгийн холбооны мэргэжлийн сасан бөмбөгийн тамирчин Ууган Баяр хүрэлцэн ирсэн байна. За тавтан морил урилга хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оруулсан. Танд баярлалаа. Подкастыг санджаагийн хамтрагч Эрүүл амьдралын ус Экос Монгол хүний амьдралын хэм маяг болон биеийн онцлогт зориулан гаргасан 8.5 pH-тай шүлтлэг зөөл усыг хэрэглэж та эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай. Подкастыг санджаагийн хамтрагч Токи аппликейшн. Та сар болгон тогтмол төлдөг гар утас, интернет, цахилгаан, тог, ус гэх мэт байнгын төлбөрүүдэд Токи аппликейшны төлбөр зэснээс нэг дор цэгцтэйгээр харж нэг дор төлөөрэй. Бас нэлийн хөдөлж байгаад завгүй зам байх шиг болоо. За тэгээд хаагур наадуу яаж ямарж юм? Нутгаараа явж байгаа л. Гэр бүлтэйгээ явж байгаад тэгээд ирсэн. Мэдээж тамирчдын 100 ерөнхийдөө бас нэг амралт. За тэгээд нөх удаан амарч чадахгүй бэлтгэл рүү ордог баг. Гэхдээ баг дээр л бас жоохон өөр байх шиг л дээ. Зарим нь бол тэгээд 100 бэлтээд өнгөрдөг. Зарим нь бол тэгээд ерөнхийдөө тамирчдын дараа явждаг ч юм. Жижигэгийн үед миний гэх юм бол лиг нодлон жил нэлийн урт улирлээсэн. Тэгээд манайх ч одоо хамгийн сүүл хүртэл явсан шүү дээ. Тэгээд энэ 100 бол лигээ дуусгачаад бол 2 сар бол сайхан амарсан. Одоос жоохон хувийн бэлтгэлтэй орцсон явж байгаа. Бишилт Металлийн багийн бэлтгэл болоор эхлэх байна уу? Яг нөгөө нэг коуч мөвчдөг яг эхлэх байна. Гэхдээ яг байгаа хэд нь бол нийлээд бэлтгэлээж байгаа. Байгаа хэд гээд энэ жил ялангуяа шилжилт хөдөлгөөн бас нэлээд их байх шиг байна. Тийм нэлээд болж байна. Тийм би удахгүй бас яг аль бие усаар зарлагдах бах. Тийм суугуудаараа зарлагдах байх. Одоо бол би тэр талаар бас мэдээж гэрээ ялангуяа сүүлийн маань лиг маань тэрэн дээр лигүүд багууд ер нь тэрэн дээр айгу хатуу ажиллаж байгаа. Би өөрөө бас дунд нь ажиллаж байгаа үнийг сайн мэдж байгаа. Одоо гэдэг нь тоглогчд яг гэрээнийхээ заалтыг зөрчихгүй байх ч гэдэм үү те. Гэрээний хугацаа болог байх дараагийн шилжилт хөдөлгөөнд орохгүй байх бас хатуу зарчмууд яригдж байгаа учраас өнөөдөр яриаг үн дээр баг. За Ууган Баярыг бол үзэгчид маань ерөнхийдөө мэднэ. Бишилт Металл багийн хамгаалагч талбай дээр бол одоо эрч хүчтэй одоо ирэмгий гэх юм уу те бас юм одоо яг биеэр жижигч ерөнхийдөө самбар сайн тоглолдог тесрэлттэй гэх мэт тэр шинжүүдийг мэднэ. За талбайн гадна бол одоо даруй төлөв те тэгээ бус зарим хэсэг тоглогчдыг бодвол илдэг юмд оролцдог гэдгээр мэдвэх. Тэгэхээр за хоёулаа жижигтэйгээ өнөөдөр жоохон дотн танилцвал яг сагсан бөмбөг хаанаас эхлэв? Өмнө өөр спорт тоглож байсан уу? Эхлээд волейбол тоглож байсан. Манай волейболын тамирчин байсан. Тэгээ ээж маань бас сагсны тамирчин байсан бас. Яг нэг юу үгүй аймгаа төлөөлөөд бас улсын аврагт гэж орж исэн манай ээж. Тэгээ ер нь манай гэр бүл бол бүгдээрээ ер нь спортлог тий. Би дээрээ нэг ахтай нэг эгчтэй тий бид гуруулаа тийм сагсаар хичээлдэг, волейболоор хичээлдэг, гуруулаа ийш тийшээ тэмцээнд явцдаг. Тийм л хүүхдүүд байсан. Тэгэхээр волейбол сууртаа манай цогтойч бас волейбол сууртаг влог дээр ярьж байсан. Волейбол сууртаа хүмүүс ер нь хоёр хөлнөөс тесрэлт бас илүү байдаг уу? Яг тэрнгуураа л давуу тал байсан юм болоо. Би тэгтээ холбогч хийжсэн. Тэгээд 11 дугаар анги, 12 дугаар ангида өндрөөр давталдаг болсон байсан. За сая хэлсэн улирал урт байлаа гэдэг би улирлын талаар асууя гэж бодож ирсэн. Одоо ерөнхийдөө бид нар бол ингээл NBA нөгөө 82 тоглолт үзсээр гол сурцсан байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын нэг 20-30 тоглолт бол нэг их санагддаггүй шүү дээ. Тэгэнгүүт яг тамирчид өөрсдөө тэрэндээ дасан зохицоогүй те анханасаа угаасаа олон тоглолт хийдгүү байсан. За өмнөх одоо спортын дугаар ордон тогтвол тоглолтын тоо бүрэл цөөхөн биз те. Багийн тоо цөөхөр зэрэг. За ер нь сая хэдэн тоглолт хийлээ нийт би сэлдэг нийлээ. Тэрийн сайн мэддэг. Гэхдээ нэлээд л олон тоглолт хийсэн тийм үү? Бараг 40 гэж ийсэн шүү те. Бараг автогоо нэлээ те. Тэгэхээр 40 гаруй тоглолт хийхэд ер нь яаж юм? Би ихс мэддэж чинь өсөлтөр унж ийн гайгүй. Яг нэг одоо нэг багийн ростроос хамаарад бас ачаал хэр авах уу, баг авах уу, яг ингээд дундчаа бариад явах уу гэдэг нь тухайн багийн тамирчтаас айгүй шалтгаалаад байгаа. Тэгээ манай багийн хувьд гэх юм бол би эхнээсээ улиралдаа манайх нэг амар тааруу эхэлсэн шүү дээ. 5-0 гэж эхэллээ. Тэнгүүтээ ингээд яг плей-оффын байрал гээд тэр мөр маань бүгд бодогдсон шүү мэдээж 5-0 гэдэг эхэлчихэр. Тэгээд эхнээсээ нэг 30 гаруй минут тоглоод ихсэн гэдэг юм уу. Тэгэл одоо тэр маань ингээд явсаар агаал ер нь хас дээр очиод тэгэл
хэцүү болсон. төлбөрөө төлсөн тийм. Тэгэл одоо нөгөө нэг их минут тоглохоор тэ одоо хүний нөгөө нэг яг нөгөө жижиг булчингууд нь одоо муу эд юм уу муу ажилласнаас болоод одоо хөл гарны одоо жижиг бэрхлэл сэтэрдэг ч юм уу яг нэг тиймэрхүү юм сүүл рүүгээ мэдгцээ. Тэгээд түүхэн амжилтчтэй 3-0-3-аас буцаж ирсэн тий. Тэгээд за яг танаа дээр 0-3 гэдэг тоонууд амар сайн муу хоёрын янзаараа байгаа юм л та. Одоо 3 үйлрэл дараалаад тий мөнгө медаль авсан. Тэгээд за би яг ер нь бол өнөөдөр жижигэгээ өрсөн шалтгаан гэх юм бол яг үзэгчд фэнүүдийн нүдэн дээр даруй төлөв тоглогчдын дотор ер нь яг сэтгэл зүйн байдал ялангуяа тамирчин хүний сэтгэл зүйн байдал ямар хөө байдаг вэ гэдэг би өгөн сонирхож асууя гэж бодож ер нь дуудаж байгаа. Тэгэн урьж байгаа юм. Тэгэнгүүт яг одоо энэ баг тамирч танаа багийн ер нь тоглогчдод одоо юу гэдэг энэ 100 магадгүй шилжиж хөдөлгөөн боллоо гэхэд энэ нөлөөс нь за мэдээж сүүлийн үед бол одоо лигийн тамирчдын цалин байдал нэмэгдээд тий одоо юу гэдэг хүмүүс бас цалингаа нэмэх өөрсдийнхөө ур чадрыг илүү өндрөөр үнэлүүлэх зорилгоор шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Яг металл багийн хувьд энэ 3 удаагийн мөнгө медаль гэдэг мэдээж тамирчин хүн бол цаанаасаа ийм одоо өрсөлдөх шартай зантай байдаг. Тэгэхээр яг яаж энэ шаарн гоцоож ийн ер нь энэ хүү хожигдлын дараа ер нь юу гэж баг хамтаа хоорондоо ярьж ийн одоо сонирхолтой байна л та. Тэгээ энэ жилийн хувьд тэгэхээр нөө ер нь манай нөгөө ганц төвийн тоглогч маань ерөнхийдөө тийм айгу тийм байж болохгүй спорт байж болохгүй тийм алдаа игээд шийтгүүлсэн байгаа. Тэгээд улиралтай одоо нөгөө нэг сэлгэнийхээ хоёр төвийг сайн ашиглаагүй ч гэдэг юм уу эсвэл тэр хоёр маань жоохон формгүй байна. Тэ жоохон тийм финал руу гарч ирээд яг тийм тоглолтод оролцож үзээгүй ч гэдэг юм уу яг нэг тийм байдлаас болоод манайх яг тийм хэрэгтэй үнэ алдсан. Тэгээ энэ жилийн хувьд яг тэрүүгээрээ одоо айл эсрэг багийн Азаа маань нэг тоглолт бандуулаад 3 дахь тоглолтноос орж ирлээ. 4 дахь тоглолтноос орж ирлээ. Тэгээд аягүй сайн тоглоод талбар тэр хоёр төвдөө маах ерөнхийдөө нөгөө дийлхээ байлаад ер нь мөнгө медаль авсан. Энэ жилийн хувьд бол тэгээ энэ жилийн хувьд тэрний өмнөх жилээсээ гэдэг юм уу аягүй боломжтой байсан. Тэгээд тэр боломжийг ашиглаж чадаагүй манайхаа ч гэдэг. 0-3 байхад тэгвэл одоо хувьцаалах руу ч юм уу магадгүй багаараа уулзаад одоо бичлэг үзэж явах юм ямар хөө яриа явж исэн бол. Манайх яг 0-3 байхад бол яг нэг хожиж хийлгээл бөөндөө ярилцж исэн. Гэхдээ мэдээж нөгөө нэг дотор одоо ингээд яг улиралд дуусгах байгаа юм шиг угаасаа ингээд 3 тоглолтод манайх ч ер нь бол нэг бараагүй хожигдсон шүү дээ. Тийм яг эргэлтийн цэгч гэдэг юм уу яг нэг тим цэг мэг байхгүй одоо хүмүүсийн бүх юм одоо тамир тэнхэн ч гэсэн дуусж байгаа юм шиг над хүртэл дотроо тийг санагдчихсэн. Тэгэл амар айцтай байсан. Тэгээ би ч багийн ахлагч байсан болохоор багийнхандаа бүгдийг зоригжуулаад хэдүүлээ нэг л хожих юм бол цаашаа ямар ч асуудалгүй явнаа. Тэгээ бөөндөө ямар ч байсан яг сүүлийн тэр дөрөвт тоглолтод амар фокуслаад орсон. Тэгээ сүхэ маань клач хэдэн шидэлт унгааж хөөе бас тэр үед маш сайн тоглосон тий. Ер нь яг 0-3 гээд дэлхийн дүгэнд байхгүй хэтлээ баг. Байсан нэг Филиппиний нэг үлээ тий. Тэр нь болохоор яг финал дээр юм лээ. 3-0-ос эргэж ирээд авраг авсан юм л. Одоо яг зүгээр ийм ажиглагддаг л да. Яг ингээ хоёр дараалал тасын хөлгүүд гэдэг багт ч юм уу. Одоо жигчлээ гэхлээр дараа нь ингээд нэг юм дараа нь юм үүсэх болоо хөлгүүд гэмгүүт нэг юм барахгүй юм шиг. Үгүй шүү дээ. Тийм ер нь үүсдэггүй шүү дээ. Яг юун дээрээ алдсан, яг юу болохгүйсэн. Яг миний хувьд бол өмнөх хоёр одоо мөнгө медаль дээр бол хамгийн ихний хоёр мөнгө медаль дээр бол би муу тоглосон финалд гарч ирээд одоо ихний финалийн 4 тоглолтонд 6 оноо дунжилсан ч гэдэг юм уу. Одоо дараагийнхаа 2 дахь мөнгө медаль дээрээ би нэг 10 оноо дунжилсан ч гэдэг юм уу. Тэгээд энэ жилийн хувьд гэх юм бол би өөр дээрээ илүү сайн бэлдээд одоо ер нь өөр дээрээ илүү сайн юу яасан гэх юм уу? Одоо өөрийнхөө одоо тоглох чадвараа илүү сайн сайжруулсан ч гэдэг юм уу? Яг би одоо финал дээр одоо гараад ирэхэд би одоо яг өмнөх жилүүд шиг муу тоглож болохгүй. Тийм болохоор одоо бүх юмаа дайшлаж гэдэг юм уу? Яг тэгж тоглосон. Тэгэхээр ер нь бол бишэлт металл багийн хувьд за зөв дунд жижиг үед бол ер нь алдааг өөрөөсөө л нөгөө талдаа биш өөрсдөө дээр л фокуслаад явж гэл гэж ойлгож байна. Тий, ер нь бол өөрөө муу тоглоод ерөнхийдөө ийм байдалд хүрч байгаа л гэж ер нь байнга боддоо шүү дээ. Ер нь тэгээд энэ жилийн үеч гэсэн тоглолтын нөгөө нэг төгсгөлийн бас
хэд хэдэн бөмбөг над дээр ирээд тэгээд бас амжилтгүй болгосон. Тэр маань одоо хүртэл бодогдоод л итгэв шүү дээ. Амарч ихтлөө. Тий. Жижиг чийдэх хөлөрлөл нөлөө. Одоо миний яг нэгдсэн дээдлэгт ороод бол яг 4 төгөлөр. Одоо энэ жил 5 дахь нь. 4 жил тоглосон гэсэн үг тий. Өмнө нь бол 21 аймаг гээд тоглож ирсэн нөгөө хоёр тал тоглоод шүү дээ. Тэгэхэд бол өөр ангаа тэнүүлцгийг багсан. Яг металл багтаа тоглож. Нэг илүү 2 жил тоглолоо. 2 жил тоглосон. 2 жил тоглосон тий. Тэгээд удаа хүрэл авсан. Дээдлэгт нэгдсэн дээдлэгт ороод Rookie of the Year болсон шүү дээ. Харахад бол амархан юм шиг л байна. За чи үгээрээ илүү одоо багийн ахлагч гэдэг хүн чинь одоо яг багийнхан тийм унж мунц үед чиний яг сая хэлсэн шиг одоо ингэ хэдүүл ингээ тэгья тий. Тэгээ энэндээ анхааря тэрээр ингээ гэдэг үгээрээ ээждэг. Гэхдээ ер нь бол үүдлэрээ хамгийн дөрүүлж харуулах хэрэгтэй шүү дээ. Гараа сайн тоглож иж багийнхан чинь байна. Ер нь хэр багийнхандаа ярьдаг, ер нь хэр чанга дуурдаг вэ? Ер нь бол нодлон жилээс л гайгүй арай яг багийн ахлагч болоод тэгээ ДКХ-ийн яг тэр үүргийг жоохон биелүүлэх гээд. Гэхдээ яг 100% яг тэр ДКХ-ийн яг тэр байранд очиж чадахгүй л байгаа. Гэхдээ ер нь өөрийнхөө чадах хэмжээгээр багийнхандаа дуулага өргөгээд тэр нь явж байгаа. Та багийнхан гэсэн ер нь одоо чамайг яг чиний одоо юу гэх юм өгүүлэл зааварчилгааг бас хардаг болж байгаа бах тий. Ер нь ерөнхийдөө ер нь хүлээн зөвшөөрөөд бүгдээрээ ер нь бол бүгдээрээ хүлээн зөвшөөрсний эцэст л мэдээж энэ багийн ахлагчдыг юм сонгож байгаа л да. Тэгэхээр насны хувьд одоо дэг байхгүй болчингууд чи бас гайгүй юунд орох одоо хөвшөндөө гэх юм уу те. Үгүй би одоо яг дунд байгаа шүү дээ тий. Чамаас ах хүмүүс чи хин байгаа үлээ. Инх төр байгаа те. Тий. Миний мэдж байгаагаар бол инх төр байна. Баянбаатар байсан. Баяна одоо тэгтээ энэ жил байхгүй лөө. Шийдэгдэг байгаа. Шийдэгдэг байгаа. Манайх ер нь л багаараа л байгаа тий. Ер нь яг энийг яагаад асууж байна гэхээр ер нь лиг бас нэлийн залуужж байна. Одоо яг нөгөө 2 гавьятаа оролцуулаад 8-ын тотоо хүмүүс маань бол ер нь одоо нэг 4-5 л байх шиг байна. Тэгээ ер нь нэлийн залуужж явах шиг биш үү лиг хараад тахт. Би одоо яг өөрийнхөө баг дээр харахад ч гэсэн ер нь бол одоо нөгөө болдоогоо ер маань зодог тайлчингууд дараагийнх нь ахмад тоглогч нь бараг цогтоо маань олдог ч юм уу те. Гэх мэтлээ ер нь бол лиг нэлийн залуужж байгаа харагдаад. Тэгэхээр одоо яг жоохон дээр үеийн саксан дээр нэг иймэрхүү ажиллагдчих шүү дээ. Ер нь жоохон чанга гараар хүмүүцсэн тий. Тэгээ багш магч нар болохгүй зөвхөд авдаг ч юм уу бэлтгэл тасдаг жоохон сахилгаатгүй тамирчдыгаа жоохон хатуу гараар одоо яадаг маад гэх юм шүү дээ. Одоо тиймэрхүү юм жоохон өөрчлөгдөж байна уу? Тэгээ ер нь өөрчлөгдсөн. Ер нь тэр нь бол мэдээж нөгөө хууны ухамсар тэгээд үнэхээр бас янз бүрийн ажил гараад байж байгаа хүн бол мэдээж энд тэндэж ихсэн ажилтаа эндэж ихсэн ажилтаа бол мэдээж цалингаар нь яадаг юм тий. Нэг тэгж л одоо бол явж байгаа. Тамирчдад бас сүүлийн үед нөлөөлөд байгаа надад ажиллагдсан юм. Интернет бас аяг их нөлөөлөд байгаа шиг байна. Ер нь бол. Сошиалд итгэхий автаад ийн гэж юу? Яагаад гэвэл одоо сагсан бөмбөг тэр тусмаа үндэсний дээдлийг маань хөгжихийн хэрээр дагаад бас энэ маркетинг, медиа, PR гэдэг нь хөгжиж байгаа байхгүй. Хүмүүс тэрэнд мэдээж одоо юу гэдэг илүү үзэгчдийнхээ фэнүүдээ илүү оролцуулсан те илүү ойртуулсан ийм үйл ажиллагааны тиймгүүд одоо яг хүмүүсийн маань сэтгэл өмнө нь бол одоо юу гэдэг яг ордонд үзэж их тал одоо юу гэдэг те дэмжихийг бол дэмжиж үзэн ядах бол үзэн ядахаа илэрхийлдэг байсан бол одоо сошиалар бас арай ийм хувийн юм руу хитрхи ойртоод байгаа юм шиг санагдаад тэгээд тамирчдад тэр нь хэр нөлөөлдөг бол би бас тамирчдаас асуудаг л юм. Зарим таарлцсан тамирчдаас тэр манай зөвхөн блог дээр ярьдаг юм нь бол баг хардггүй л гэдэг юм л та. Жижигээ би бас яг адилхан шүү дээ хардггүй шүү дээ. Ер нь яг тийм одоо Монголын яг тийм Монголын сагсан бөмбөг сонирхчдын групп гэдэг шүү дээ. Тэрнээс гарцсан байдаг ч юм уу яг лиг эхлээд ерөнхийдөө ямар ч тийм групп руу орохгүй. Тэгэхээр ер нь гарч ирдэг шүү дээ. Хажуунаас л яг ихнэр мэхнэр янз бүрийн уншаал ингээл тэгж ингээл тий. Бити тоо хүн болгонд ер нь таалагдах албагүй. Тий. Яаж хичээж байгаа, яаж юу ард нь юу болж байгааг хинч мэдэхгүй шүү дээ. Өнгөцгөө хараад хүмүүс ерөнхийдөө яг өөрсдийнхөө харж байгаа өнцгөөс л дүгнж байгаа болохоос яг дотор нь ороод эн чинь одоо хамтдаа олон бэлтгэл хийгээд энэ их бэлтгэлийг хийчээ дараад нь ингээд тоглоод хамгийн сүүлд нь эцэг мөчт ингээд хожигдох чи ер нь бол бас зүгээр хүмүүст бол тийм юм хэцүү шүү дээ ер нь бол. Одоо цаанаасаа бүх юм нь одоо
бүх юм бүрдээл одоо тэр баг бүрж байгаагаас яг нөгөө нэг хүн болгоныг тэгж яг муулаад ах юм бол ер нь хэцүү шүү дээ. Тэгээд яг би хариултыг чинь сонсон чинь харахгүй л болохоос нөлөөлөхийн үед бол нөлөөлдөг юм байна л да тий. Гэтэ ер нь чиний талаар сөрөг юм гайгүй л байдаг гэж би харддаг. Би бол одоо нэг ажлын шаардлагаар бүгдийг хараад явж байгаа юм. Би нодлонгоос эхлээл тэр яг сайн нийлсэн Монголын сагсан хүмүүсийн суртын групп жишээ нь орж үзэж байгаа. Тэгээд яг админ нь бол нэлээд фильтртэй л ханддаг юм байл л дээ. Илүү дутуу юм постлуулахгүй, арай л комментиг хянж чадахгүй байх шиг байна. Тэгтээ ер нь хараад тахт бол чиний талаар гэхдээ сөрөг юмнууд би бас байна уу? Бас байна. Юу гэж хэмжлэх үү? Одоо яг шигшээг дээр сая нэг ер нь сая би яг өмнөх шигшээ дээрээ ч юм уу саяны сүүл тоглодог шигшээ дээрээ жоохон тааруу тоглосон. Тэгэл мэдээж намайг залах хүмүүс мэдээж тэнд Болко тэ Барса гэж залуучууд байгаа. Тэнд ямар ч имзэлэх юм байхгүй. Өөрөө гараа талбай дээр чадах бүхнээ зориулаад чадахгүй бол мэдээж дараагийн хүн гарч ирэл хийдэг ч юм. Тэн дээр л жоохон шүмжлүүлсэн бах гэж харж байна. Тэрнээс бол яг металдаа бол онцгийн гайгүй хахаа л гэж бодож. За ер нь лигт орж ирснээс хойш яг энэ сэтгэл зүй тал дээр ер нь яаж анхаарч яах юм уу? За мэдээж багц сэтгэл зүйч ч юм уу те мэрэгжлийн эсвэл ийм аутсорсинг маягаар сургалт авдаг эсвэл уулздаг тиймэрхүү юм одоо нэг тогтсон юмнууд бол байгаа бах. Жижигэгийн үед жишээ нь яг тоглолтод яаж бэлддэг үү? Энэ сэтгэл зүгээ яаж одоо юу гэх юм доктортой байлгадаг үү? Яг одоо жил ирэх тусам л одоо яг сэтгэл зүгээ одоо өөрөөрөө бэлжил ирж ийн яг тэгээд яг жил ирэх тусам сайжирж ийн гэж бодож байгаа шүү дээ өөрийгөө. Манайх бол яг сэтгэл зүйч гээд хүн бол байхгүй. Гэхдээ яг нөгөө чухал тоглолтын юм ч юм уу яг плей-офф шалгараад одоо яг хэцүү үед нь ч юм уу нөгөө Золзаягийн багшийг аваад ажиллаулдаг байгаа. Тэгээ яг миний хувьд гэх юм бол яг одоо тоглолтын өмнө гэх юм бол мэдээж яг тоглолтод гараад өөрөө яг юу хийж чадах уу гэдэг дээр аягүй сайн фокуслдаг гэх юм уу. Одоо би яг идэвхтэй хамгаалаад яг багийнхандаа одоо нэг бөмбөгийн таслаад ч юм уу идэвхтэй нэг сайн хамгаалчих юм бол цаашаа миний тоглолт ер нь болно гэж би боддог шүү дээ. Тэрнээс бол яг уран гангийн юм ийгээд ч юм уу их оноо аваад ч юм уу тийм юусоо боддгоо яг одоо би яг нэг сайн хамгаалч хэл гэж ер нь бол өөрийгөө аягүй дотроо тэгж зоригжуулж гардаг шүү дээ. Нэг гал гасцаа орой гэд байд шүү дээ. Одоо юу гэдэг баг шидсэн болгоно ороод идэг. Би зүгээр тэрийг яг амьдралдаа би ч мэрэгжлийн төвшин өвчнд ямар тоглож үзсэн биш сонирхчдیں۔ Заал маалнд тоглож. Нэг л удаа мэдэрч ийсэн. Хүн болгон удаан санагдаад тийм ингээд одоо ингээд бид нар чинь ингээд шидэхтэй ингээд за хэмжээгээ таруулах гал ингээд яг хөө сүүлдээ рефлекс болж бас бодно шүү дээ. Хаяа ингээд гараас гарахад за ихтүүлчлээ ч юм уу дотоодуулчлаа гэж мэдэрдэг шүү. Тэнгүүд яг шидэх үед ингээд огт ямар ч юу байхгүй за араас мэдрэмж байхгүй. Тэгэл ер нь л орчлоо доо гэл. Тэгэл бүр ингээд 70-80% таа шидэж мэдээл хүмүүс удаа харагдаад амьсгаахгүй ингээд ер нь тийм болдгоо. Болдсон шүү дээ. Надад л бас болдсон шүү дээ. Яг чиний хувьд яаж мэдрэгдсэн? Тэгэл яг тэрнээсээ л яг хамаардаг шнэ. Хамгаалтан дээр илүү сайн ажиллаад эхлэх юм бол одоо бөмбөг болгонлоо өсчээл яг эхлэх юм бол тэгэл ерөнхийдөө яг хаалнаас тий ерөнхийдөө яг одоо тэр унжаага бөмбөгийг очиад авдаг ч юм уу яг надаас өөр хүн гүүгээгүй ч гэдэг юм уу яг тэгэл аваад тэгэл хорд тавталгаанд өөрөө шилжээл аваачаад хийдэг ч юм уу. Тэгэхээр яг л ер нь яг тийм мэдрэмжүүд нь ороод ирдэг шүү дээ. Хүн яг удаан санагдаал тэгэл ерөөсөө аваачаал ерөөсөө умгүй хийчих юм шиг санагдаал. Бөмбөг хайцгаж байгаа нь ингээд төрүүлж харагдаа. Тий, тиймэрхүү юм бол. Жил сүүлд нэр баг юу нөө квадрадупл 4 статаар юу ихэ шахсан ш тий 10-аас дээш. 9 стилтэй. Тий хас дээр тий. Гэтэ тэрийг талбай дээр авч хийс болцсны мэдсэн үү? Юуг юм? Тэр 9 стилтэй болцсон гэдэг. Одоо нэгийг авчвал одоо квадрадупл бол мэдээгүй. Мэдээгүй юу? Мэдээгүй. Мэдсэн бол чи явах байсан болоо нэмж нэг рүү. Явах л ахтай тий. Мэдхгүй би өөрөө тэр боломжийг өөрөө хаацсан шүү дээ. Самбар дороос алдаа таачлуу. Гүү стил үү? Юугүй. Яг нөө нэмэлт цаг сунгаад 5 минут байсан бол яг стил их боломж. Мэдээж нэг стил гэдэг тийм ээ. Экос эрүүл амьдралын ус. Харин тийм ээ. Заавал энийг авмаар юм гинэ. Хотогоо.
одоо ингээд NBA-д бол зарим тоглогч нөгөө нэг гэрэмэрийнхээ зарим болцлуудыг хангахын тулд нэг stat padding гэж нэрлэдэг шүү дээ. Одоо өөрсдөнд нэг юм тодорхой юм заасан байгаа ш. Тэдээс дэш оноо, тэдээс дэш самбар байх юм бол одоо нөгөө болцлоо хангаад гэрээнийхээ бонусыг авах гэдэг юм уу. Тэр шиг NBA-ийн тоглогчд бол ингээд талбай дээр байхдаа за ингээд ерөн стата мэдээд үйж идэм билээ. Цаанаас нэг хүн илдэг ч юм уу. Тэгээ одоо нэгийг авчих маач. Тэнгүүт чи жишээ нь яг тухайн үе чинь хожихын чухал байгаа даа шүү. Тухайн момент ямар хөө шийдвэр гаргах байсан бол хожигдоод чамаагүй стил авах байсан бол Үгүй шүү дээ. Тэр үед бол мэдээж хожихыг л бодсон шүү дээ. Тийм бол огтоосоо байхгүй. Цаанаасаа ч тийм төрөхгүй байх гэж. Яг ойлгомжтой болсон тоглолт байвал бас өөр те. Яг тэг хасын финал дээр гарсан. Танай огийн калчер гэхдээ ер нь жоохон хамгаалтан дээрээ сүрлсэн гэж юу ойлгож болох юм байна тий. Тий, тэгж болно. Ер нь яг тийм хүчтэй хамгаалтан дээрээ суурилсан гэж хэлээ. Итгэжүүлэх за мэдээж яг одоо ингээд сайн хамгааллыг гэж хичээх бол тодорхой тий. Одоо юу гэдэг бөмбөнд шунахгүй ч гэдэг юм тий. Үнэхээр яг боломж гарсан тохиолдолд таслана ч гэдэг юм нэг иймэрхүү баг. Гэтэ одоо зүгээр чи надад ингээд зөвлөгөө маягаар хэлэхэд сайн хамгаалтыг хаанаас эхлэх вэ? Мэдээж идэвхтэй хамгаалтаас л эхлэх байх гэж байна. Тэгээ яг бөмбөрөө шунахгүй. Тэгээ яг хүний биеэр нь хамгаалдаг. Одоо Монголын лигт бол хамгийн сайн хамгаалж байгаа нь бол саруул яг бөмбөр шундаг. Тэгээ тэрийг бол анх 50-анда мэдээж сурсан байсан. Тэгээд манай нэг найз нөгөө талигаач болчдаг найз маань 50-анд бас сурж агаад буцаа өрөөд ирсэн байсан. Тэгээ тэр найзаасаа би яг одоо яг ингээ хүний яг биетэй хамгаалдаг. Яг явах зам дээр ингэж яг контактлж хамгаалдаг. Чэйжэн дээр яг ингэж авдаг хүний тийм хамгаалтыг яг сурч ирсэн юм. Тэгээ ерөнхийдөө яг хүний биеийг яг биеэр нь л сайн хамгаалах. Бөмбөрөөр нь явах юм бол мэдээж кросс дорд гэдэг. Одоо нэг Коби Мобигийн бичлэгнүүд яваад идэв шүү дээ. Шидэж байгаа хүний хөлн гэдгээ, дохих гэж байгаа хүний хөлн гэдгээ. Тэргээл Коби ч бас ер нь бол хамгаалтаараа бас одоо дурсагдаж яригддаг юм шүү. Тэнгүүд одоо бими бол одоо сонирхч учраас яг ингээл залан найзуудтай тоглож бол хөлийнхөө хөдөлгөөн хаан тавьж байгааг харж угаасаа амжихгүй. Тэнгүүд одоо чими харах уу? Одоо тиймэрхүү нарийн юм харж амжих уу? Сүдэ хардаг болчих уу? Рефлексээр л яг тэр хүнийхээ хөдөлгөөнийг яг уншиж байгаа л тэгэл ер нь хамгаалт ч бас яг хүнийг яг хайчих чинь, яах чинь, ийх чинь гэдэг яг хөдөлгөөнийг харж уншихыг бас сайн хамгаалах. Гэхдээ одоо ингээд нэг ерөнхийдөө нэг сүултээ тамирчтай таньдаг болчихж байгаа шүү дээ, тий. Ер нь ямар хөө хөдөлгөөнтэй вэ гэдэг. Тэгээ нэг 120 тоглогч байгаа. Тэгээд жижиг байрал дээр бүгдээр нь тань яахгүй шүү дээ, ер нь бол. Тэгэхээр сүул дээр нь хүмүүс жоох мэддэг болчих байгаагүй. Тэгээ ер нь бол мэддэг болчихдээ шүү дээ. Яг тэгэл одоо хамгийн сүүлд ихэд саруул өтөр бол яг хоорондоо тулахад би саруулыг ч буцаж хамгаалаад саруулч намайг хамгаалаад яг тэгэхэд бол битээр яг нэг аюу сайн мэддэг гэх юм уу. Яг тэрнээсээ өөр юм хийхэд бол яг тэгэл гарчдаг гэдэг юм уу. Яг нэг тийм болт шүү дээ. Ер нь лигээс яг чи адилхан хамгаалагчийн байрал дээр байгаа хүмүүсээс хамгийн хамгаалахад хэцүү нь хэн байдгүй. Тэгээд надад бол аим жижигхэн хүмүүс амар эвгүй байдیں۔ Одоо над чиг өндөртөө биш. Надаас арай бүр амар намхан ч гэдэг юм уу. Яг нөгөө ган төмөр ах интерфейс шүү дээ. Лиг тоглож ирсэн ган төмөр ах тэ оргил ах ер нь тийм нам хүмүүс жоох эвгүй байгаад байдаг шүү дээ. Тэгээ одоо байгаа хүмүүс бол гайгүй тий. Одоо байгаа хүмүүс ер нь гайгүй. Гацрын алчнаа. Гайгүй хаа. Ер нь л болчиход идэг. Жижиг ер нь дуртай тоглогч нь хин бэ? NBA-с. Коби юу. Жижиг бас гоё Кобигийн бүгд үздэгээр нь жоохон тэгж гадарлсан юм байна. Ахад Коби бас гадна хоёр тоглогч нэрлэв. Кевин Дурант. Тэйок юу Дончич. Ер нь тэднэрээс ингээд тоглолтын юм маягаас ч юм уу юм сурах гэж орж ирсэн үү? Дончичс үзчихсэн шүү дээ. Үлтгэл мэлтгэл дээрээ тавтаж мовтаал. Тэг болохоор юм байна уу? Ер нь хэцүү юм лээ. Дончичиг яг цуг тоглож ирсэн хүмүүс энэ подкастн дээр ихээр амар лагсл гэдэг юм билээ. Гол нь. Амар лагс. Тэгээ нэг өөрийн гэсэн хурдтай нэг юм хүн одоо юу гэдэг. За нэг хоёр алхаад нэг одоо хүн чинь рефлексээр нэг одоо нэгээс 2 секундын дотор дээшлэндээ гэсэн нэг барагцаа байгаа шүү дээ. Тэнгүү дандаа тэр хэмжээсийг нь алдагдуулж идэг. Хаяа итерхий бүр сүулт нь шидэж идэг. Хаяа эсвэл бол алхалтын дундаа дөрүлээ шиддэг ч юм нэг тийм. Тэгээ дээрэс нь итерхий ойрхон хамгаалах гэхлээр бас жоохон мэдлэгтэй авлаа хэцүү юм шиг байл шүү дээ.
Шидэлтний дээрээс болохоор ерөнхийдөө яг хамгаалахад хэцүү. хэцүү байж маа. Би яг тэр яг шидэлтийн л хараад ер нь хийж байгаа юмнууд нь шидэлтээс нь л ер нь хамаард юм байна. Тэгээд сүүлийн цуврал дээр энэ жилийн финалийн цуврал дээр онооны дунд чинь хэдэлж жижиг юм. Тэрийг бол харж чадаагүй. Гэхдээ ер нь бол 14-өөс өмнөх юунаас бол хамаагүй сайн тоглосон л гэж өөрийгөө бодож байгаа. Тэгээ сүүлийн яг моментн дээр бол хэд алдсан. Гэхдээ бол нөгөө хоёр мөнгө медаль авдаг тэр бол хамаагүй илүү тоглосон л гэж бодож байгаа. Ер нь тэр яг тийшээ гарч ирэхээр сэтгэл зүй одоо амар чухал юм шиг л. Миний бодлоор л одоо яг ингээл юмд баригдсан юм шиг одоо яг ингээл энийг хийчих юм бол маань хожиж ч гэдэг юм уу яг одоо л авраг авах гээд штэ 4 аж штэ одоо ингээд 12 жилийн одоо 8 ажлын авцаа одоо 4 л ирсэн байж штэ гэл. Тэгэл дотор янз бүрийн бодоол тэрнээс хамаарал би ихний хоёр юун дээр айгу муу тоглосон юм болоо гэж бодоод байдаг штэ. Сүүлийнх дээр чигсэн бас болоогүй л байгаа. Гэхдээ ер нь бол ахиж гарсан байна тий. Ажиллаараа л толгойд бодож байгаа бодолч гэдэг юм уу тий. Тий өөр болцсон байгаа. Одоо нөгөө унтахтаа ч хүртэл илүү сайн унтдаг ч юм уу тий. Олон бодохгүй. Тий олон бодохгүй айллах нөгөө нэг яг имээ угаалыг унтчихдаг яг тий. Им ууж унтчих юм уу? Тий им уухгүй бол бас хөрөөгөөд унтахгүй байдаг ш. Нэг хэсэг бол дандаа нойрны им уугаал унтдаг. Тэгэхдээ тэрийг заавраар ууж байгаа. Чи өөрөө ер нь зохицуулж ууж байгаа юм уу? Өөрөө. Ааха. Ер нь тамирчдад тиймэрхүү юм илбэг байгаа болов? Манад дээр гэх юм бол харьцангуй гайгүй. Тэгэл нөгөө яг хүн үнээс хамаарал. Би бол ерөнхийдөө уучаад эртхэн унтчих юм бол надад амар. Ер нь хэд гэж унтчих. Ер нь тэгэл хөл тоглолтоо ер. Яг тэр тоглолтын өдрөө бол мэдээж зүрх мөрх ачаалтсан тэнгүүтээ баг 11 12 1 гээд унтж байгаа. За яг тоглолтын өмнөх өдөр гэх юм бол нэг хэтрүүлэхгүй те 11-ээс хэтрүүлэхгүй л ер нь бодох. Би бас тамирчдыг сонирхолоо тэгээд ер нь нэлээд урт унтдаг юм биш шүү дээ те. Ер нь нэг 10-аас 12 цаг маяг аль болох унтахыг хичээдэг юм л шүү дээ. Тий. Ер нь хүн тоглолтын өмнөх өдөр 8 цаг унтчих юм бол ер нь болно л гээл манайхаа ер нь тэгээд идэв шүү дээ. Манайхаа ер нь ихэнх нь л ер нь амар унтдаг шүү дээ. Сүхэ өтер ер нь амар нойр муутай гэх юм багаас. Бусд нь бол нилийн л нойр сайтай. Чи тэгвэл бас жоохон их юм боддөг юм шүү. Гэхдээ би угаасаа яг тийм бүр ямар ч тохиолдолд гэх юм уу одоо гэртээ ч хүртэл өглөө ирсэрчдэг. Тэрнээс нэг бодлоосоо бол хамаарахгүй. Тийм бол бас эхний яг 2 жил байсан. Тэгээд яг надлан жилээс бол бүр яг эрс бүр яг өөрт мань мэдэгдчихсэн ерөөсө хэвтэл ер нь унтдаг ч юм уу яг тийм болчихсон. Дэрийн жил туршлага гэдэг байгаа шүү дээ. Харин тийм. Финалийн туршлага гэдэг чинь одоо яг хэмаарал тэрийг ингээд жижигнэр ингээд аль болох сайжруулаад яваад байгаа л гэж өөрийгөө бодоод байна. Би мэд санхуудаа финалд гарах зүйл өмнөх өрөөнд унтахгүй болох л та. Цагаан шиг авчиж байна. Харин тийм. Яг нэг тийм бодно. Тэгэл мэдээж надлан жил чинь бас ингээд яг энэ жилийн багийн бүрэлдэхүүнээ одоо бас ингээд 50% шинжилээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг ахаад л яг бас ахаад шинэ хүмүүстэйгээ гарч ирж байгаа байхгүй юу финалд. Яг доктортой нэг 5 6 тоглогч нэг металтай байгаад ахаад 5 6 тоглогч яг эренгүүт мэдээж яг сэлгээний тамирчид амар чухал болж ирж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн бас сэтгэл зүг нь давхар бас бэлтгэхгүй бол бид нар одоо яг финалд ингэж алдчихсан юм аа. Тийм болохоор та нар яг ийм байдалтай байх юм бол одоо ийм амжилт гаргахгүй шүү. Аль болох ингээрээ тэгээрээ гэж багийнхантай зөвлөдөг ч юм уу яг байсан хэдэн тэр уур амьсгалд ороод үдцсэн хэдэн бол арай өөр. Гэхдээ яг тухайн үед одоо жишээ нь коучс ялангуяа энэ гадаад мэргэжилтний үед багийн ахлагчид хандсан одоо юу гэдэг би бол одоо юу гэдэг бүх тамирчдыг бүгдээр нь мэдээж head coach юм хэлж өгөхгүй шүү дээ тий. Байнга ялангуяа. Тэнгүүд багийн ахлагчид нэг иймэрхүү байдлаар өдөрдгсөн чиглэл мэглэл нэг тиймэрхүү арай тустай яриа байна уу? Байдаг. Манай энэ жилийн коучийн хувьд бол яг бас багийнхантайгаа тэрнтэйгээ тэгж яриараа энтэйгээ ингэж яриараа за талбай дээр чи байх юм бол чи хөлбөрөө дуудаад явах юм бол чиний үг номер 1 ч гэдэг юм уу яг тэрүүгээр өдөртөд яваараа хэрвээ мэдэхгүй юм байх юм бол над руу арчих юм бол би хөлбөрөө чи хэлээд өгнө ч гэдэг юм уу хоёлаа яг давхцах юм бол мэдээ чиний юугээр явна гэх коуч хэлдэг. Тэгэхээр бас талбай дээр одоо гадаад мэргэжилтнүүд ирээд одоо юу гэдэг зөвхөн одоо юу гэдэг тэн суулгаж байгаа систем тий одоо юу гэдэг хамгаалалт ч юм уу давталгаа ч юм уу комбинац ч юм уу
гих мэт юмнуудаас гадна тиймэрхүү юмнуудаас амар нэмэгдээлээд байх л та. Их амар илт анзаарахдаггүй мөртлөө бас одоо юу гэдэг зарим мэрэгчлэнүүд чинь 1-2 жил ажиллаж явж байгаа шүү дээ. Хэд бас нэлээд их юм аваад үлдчихэж байгаа бах тий. Тэр шийдвэр гаргалтанд нөлөөлөгч гэдэг юм уу? Тий, ер нь би яг коуч одоо сая нодлон жилийн улирал бол яг коучийг харсараа бүр сурцсан. Яг тэнцээс яг ингээ бөмбөгөө авангууд яг коуч яг хараал тэрийг яв энийг яв гэж заачдаг. Тэнгүүт яг миний хувьд бол амар амар. Тэгээ манай хоёр легионерын хувьд бол яг коуч бас яг дагдаг. Одоо өөр хинчээд одоо өөр холбогч гарч ирээд яг холбор дуудаад явах юм бол мэдээж яг коуч тэнцээс хэлсэн байх юм бол коуч хавгийг эхлээд даг гэдэг ч юм уу. Мэргэжлийн тамирчид ер нь номер 1 яг коучийнхаа үгэндээ ордог гэдгийг манай саяны хоёр легионероос амар сайн харсан. Тэгжээс яг мэргэжлийн болно л та тий. Тэгээ яг суу гэвэл суугаад чамааг яг сүүлийн 4-р үеийн тий хэдэн секунд ч 1 минут ч гарвал чи өөрийгөө яг тэр минутанд яг харуулах хэрэгтэй. Багийн нууц учраас яг чи битгий яриалаа. Гэхдээ би танаа багийг энэ жил магадгүй Везлиг ахад авч магадгүй байх гэж харж байгаа. Яг би бол одоо хажуунаас анхаад бишрэлт метал бол Везли хоёрын улирлэр нь бол амжилттай өндөрсөн гэж би бол яг сансандаа мэдээж хүрч чадаагүй ч гэсэн энэ бол дээрэс нь Везли зүгээр нэгдүгээр тэр тоглож урж чадвартай гэхдээ хоёрдугаар тэр өөрийнхөө тоглолтыг гаргаж чадчихсан болов гэж бодож байна. Тэгээ Везлигийн мэдээж урж чадвар нь бол одоо манад ирсэн легионеруудаас баг хамгийн сайн нь баха хамгийн бест метал болсон баха. Би металд ирснээс үү? Тий, би яг тэгж бас хувьдаа бодож байгаа. Яг хоёрыг татаад паслж байгаа, нэг эсрэг нэг тэр орж байгаа. Тэ хүсвэл тэр хамгаалтанд хэлб сая дээр амар сайн нөхөж очдөг ч юм уу. Ганц давталгаа биш тэ хамгийн гол. Самбарт сайн явдаг. Самбарт сайн явдаг. Ер нь сүлдө бүр скот байхгүйснээс хойш илүү самбартай сайн тусалсан гэх юм уу 10 самбар ер нь хэд байн авсан гэдэг. Тэр үнээс бол сурах юмнууд бол зөндөө байлээ. За жижигэгийн хувьд өөрийнхөө тоглолтыг илүү биеих гэхүү илүү одоо ментал буюу сэтгэл зүйн гэхүү одоо юу гэдэг ер нь их бодож тоглолтгүй эсвэл аль болох бага бодож моментум мэдвэр тоглохыг хичээдэг. Би ер нь яг энэ талаар сайн бодож байгаа юм. Би ер нь рефлексээр л яг хийждэг. Тэгэл одоо яг наатгаж яг дүгнээд ганц юм хэлэхэд бол миний нөгөө нэг яг одоо яг тийм тууштай яг одоо яг хожино гэсэн одоо миний хожино гэсэн хүсэл эрмэлзэл яг ихэдээ яг наа хэдий чинь багцал байж магадгүй л гэж бодож байна. Тэрнээс бол би яг за одоо энэний эсрэг яаж тоглох вэ, энэний эсрэг яаж тоглох вэ гэдгээ нэг тэр хүнд яг бодоол рефлексээр ер нь хийчдэг л. Тэгэхээр ер нь магадгүй илүү биенийх байж магадгүй юм байна те. Энэ нь бол одоо юу гэдэг боддгоо тоглолт гэсэн үг биш. Гэхдээ ер нь бол бас их юм бодох чинь жоох юу штэ. Сөрөг талтай штэ тий. Тэгээ нөгөө нэг хаяа хүний бие бодол хоёр чи өөр хөдөлн бодлон тэнд байхад би энэ өөр хөдөлж мөдлөн тий. Тэрнээсээ болоод хоцорно. Тэгэхээр бас яг хөө би сонсч байсан айгүй олон энэ бие тоглолттой аль болох толгоогоо хоосон байх талаар бас хичээд юм байлаа. Тийм ч учраас одоо медитейт буюу пясалгал хийдэг ч юм уу те. Яг талбай дээр гараад илүү дотор бодох. Яагаад гэвэл одоо тамирчин хүний чинь нэг онцлог нь одоо нөгөө булчингийн ой санамж гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл нөгөө бэлтгэл дээр хэдэн мянга шидэж байгаа. Тэгээ одоо ингээл нэг жилд энэ олон тоглолтод бас талбай дээр маш их одоо миийн өвчнүүд юм хийж байгаа. Сүүлдээ хүний бие дасна, ой санамжиндаа цээжлэн те. Тэр болгонд бас байнга бодоод ах юу юм шиг байна. Сөрөг талтай бас байдсан юм шиг байна. Тийм болохоор би энэ асуултыг бас тамирчдаас асууя гэж бодсон. Яг рефлексээр л яг тэр хүнд эндэл яг тэгэл тэр хүн зур болол өнгөрдөг. Тэрнээс бол яг би яг тэгж бодож байгаа нь яг коуч бол тэнцээс одоо туслах коуч маань, дамжид коуч маань яг хэлэхдээ за чи яг энэний эсрэг ингэж тоглолт гэдэг ч юм уу яг нэг тиймэрхүү юм заавар зөвлөгөө бол өгдөг. Тэгэл харж байгаа л мэдээж свич хийх юм бол яг болдог ч юм уу тэр. Бэлтгэл хийхдээ ер нь дуу сонсдгоо. Үгүй. Тэгээ би нэг халаалтан дээр гарахтаа нэг чихцүүгээд нэг гарч ирсэн. Хизээ хэлээд нэлээд. Тэгсэн чи ерөөсөө орон зай мэдрэмж болчт юм л ингээд. Тэгээ бас чанга олцохоор ер нь шидэлтэнд марч нөлөөлөө тэгээ цацч матчих төртл амар эвгүй мэдрэмж авч ирсэн. Тэнгүүтээ шууд аваа. Энэ л дуу мó ер нь л сонсохгүй. Дуу асуудаг шалтгаан яг ингээд би нөө сэтгэл зүгээс сонирхоод байгаа. Жишээ нь чамайг тэрвээ хөгжим сонсдог байсан бол рок дуу сонсч гарч ийн үү. Тэр мөр надад амар сонирхолтой байхгүй. Хүмүүсийн сэтгэл зүйн толгой дотор юу болж байгаа тамирчид яадаг юм бол гэл. Ер нь ямар хөө төрлийн хөгжим сонсдог вэ?
Ер нь уянгийн Аа. дунд дуртай шүү дээ. Ер нь хипхоп гэхээр яг нэг ер нь чихэнд ер нь наалтахгүй шүү дээ. Энд дотор муухай өргөж хүмүүс үлдээ тэгээд. Бүрөө. Яг нөгөө машин нөгөө нэг тийм яг манаас үхээ мөхөж одоо яг тиймэрхүү дуу муу сонсохоор бүр наадхаа солилцооч гэж хэлмээр санагдчихлаа. Хилдгүй ирээ. Хэлвэ шүү дээ. Хаяа хэлвэ шүү дээ. Хаяа бол тэгэл бас ер нь л тийм уянгийн одоо 50 тий. тийм дунд аягүй дуртай. Гадаад ч монголч ер нь уянгийн тийм. Яг би ер нь тамирчдыг ялангуяа монгол саксыг энэ талаас нь сонирхож байгаад явандаа хөгжилтөнд бас нэмэртэй юм болов уу гэж бодод байгаа. Дараа нь би эргээд ч гэсэн одоо энэ талаар одоо юу гэдэг хангалттай дата цуглуулж зүгээр хувьдаа цуглуулж яваад тэгээ ингээ монгол тамирчдын нэг юм нийтлэг юм байна ч гэдэм үү те. Тэгээ тэрийг одоо ингээ зүгээр л Facebook дээр нийтлэл болгоод оруулж магадгүй эрг болох юм билээ л гэж бодоод байна. Тэгээд одоо ер нь нодлол би ч одоо 2 дахь жилдээ ажиллаж байгаа ш цагсан дээр. Тэгээ ер нь ингээд монгол тамирчдын нийтлэг зан чанар юун дээр алдаад байна. Юун дээр манайхны давуу тал гараад байна ер нь ажиллаад. Тэгээд яг надаас илүү мэрэгжлийн хүмүүс нугас ажиллаж байгаа л та. Тэгээд миний хамгийн гайхсан юм нь яг лигийн эргэн тойронд бас нэлийн хил амтай л гэдэг юм билээ. Тэгээд ховж ивэхтэй. Тэгээд би тэрийг анх эхлээ гайхаад идэгс. Тэгсэн чинь тэр ер нь спортод нийтлэг байдаг юм байна. Нөгөө ойртож ажиллаж үзсэн учраас анх удаа би өөрөө нөгөө үзэж байгаа байхгүй. Тэрнээс ер нь спортод тамирчин хүмүүс ч өөрсдөө нөгөө нэг юм өрсөлдөх тий ялтын төлөө юм одоо нөгөө шартай хортой илүү дараагийнхаа юм руу шунах ч гэдэм юм. Иймэрхүү зан чанартай учраас одоо нөгөө тэр нэг өрсөлдөгч чанар нь ажиллаад тэгээд тэхийн тулд хүн өөртөө хэрэгтэй мэдээлэл цуглуулна шүү дээ. Тэхийн тулд одоо юу гэдэг одоо ховоорч байна уу эсвэл албан ёсорч байна уу мэдээлэл цуглуулах юм олж авч сонсох тий ийм л зантай байдаг юм билээ л дээ. Эхлээд би амар гайхдаг гэсэн. Ямар их хил ам идэм би ямар их хүмүүс олж ив. Харин тий амар сакс сүүлийн үед нөгөө үзэгчд нь амар ихсээд ер нь тэгэл мэдхгүй хүн гэж баг байхгүй болцоо. Одоо хүүхд залуучууд ч гэсэн бүр амар саксанд ер нь орцсон юм шүү дээ. Тэгэл тэрүүнгаа тэрийгээ дагаал амар юу яа гэм үү? Коммент янз бүрийн амар ихсэл хандлалт нь бүр амар ихсэл мэддэг хүмүүс янз бүрийн юм яриад. Тий. Тэгээ яг тэгээд нөгөө спортоосоо болооч тийм үзэгчд нь бас айгүй их яадаг юм байлаа. Сэтгэлээ хилдэг гэх юм оролцоо өндөртэй л санагдсан. Тэр хөгжлийн нэг хэсэг л байх л та. Монголын саксанд манай одоо нэг тамирчид маань ч гэдэм эсвэл нийт сакс гэдэг спортоор нэг энэ дээр анхаарч бол энийг жоохон яачвал илүү хөгжөндөө ч юм уу те. Эсвэл хөгжил нь хурдсандаа ч гэдэм тэгж анзаарч бодож явдаг юм байдаг. Одоо ер нь ерөнхийдөө л бүр холбоо амар хүчтэй болоод холбооны үйл ажиллагаанууд нь амар сайжрал. Тэгээ сошиал медиа амар саксных нь амар хөгжөө. Тэгээд олон хүмүүс хандлт аваад спонсор байгуулах ч гэсэн олнороо орж ирэл. Бүх юм амар хурдцтай амар сайжирч Азад очиод Азийн багуудыг сая хүлгүүд яаж очиж байгаа л тий. Амар хурдтай өгчөж нэр. Би бол бүр амар сайн л гоё болж ийн л гэж харсан. Би бас нэг подкаст нэр сонсч ирсэн юм байна. NBA-ийн тоглогчд зүгээр заалан тоглох NBA-ийн талбайд хоёр тоглох нэ. NBA-ийн талбайд яг талбай дээр байгаа хүнд бол ингээд амар харанхуй юм билээ шүү дээ. Яг ингээд нөгөө нэг талбайн гаднах хэсгүүд амар харанхуй. Тийм учраас одоо ингээд нэг тийм одоо гүн байдал гэх юм уу жирийн заалнаас бүр амар өөр үүдэг. Тийм учраас ингээд яг адилхан хэмжээтэй мөртлөө NBA-ийн талбай дээр гарахаар өөр хүмүүс сайн шийдэж чаддгүй гинэ. Яг NBA-ийн тамирчил биш. Тэр шиг одоо яг ордноос гэх юм уу те UG аренаар шилжиж чиний шийдэлт нөлөөлж ирсэн үү? Татаа мэдрэмжийн ч юм уу те ганц шийдэлт биш. Илүү сайжирсан гэх юм уу? Тий. Тэгэхээр одоо тэр чинь бол орныг бодвол ардаа арай нэг юм алслагдаад одоо ялгарлалт нь илүү байсан уу? Тэ? Бүх юм нь өөрчлөгдөж байгаа л да. Уур амьсгал тэгээ шал голцоо шийд бүх юм хүмүүс бас жоохон холдчихж байгаа шүү дээ. Тий. Хамаагүй тийм нөө тав тухтай одоо нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө нэг жоохон давчуу байсан гэх юм уу. Тэгээ тэнд очисноор илүү юм сэлгэр амар том талбай дээр одоо хүснээ чийж болмоор санагддаг ч байна. Тийм өдрөмж анх авч ирсэн тий. Төсөөлөгдчих. Тий. Одоо юу гэдэг нөгөө нэг юм жоохон Монгол хар яриа гэх юм хөөх гэдэг юм байдаг шүү дээ. Тийм момент юу толгарсан уу? Эсвэл чи өөрийгөө тэгээл ер нь дараа явчихдгоо. Тэгээ ер нь одоо ингээд уугнаа аастай гоё тоглогч гээл манай найзууд буюу одоо ингээд чиний ах нарын үеийн хүн хүртэл одоо миний шүтэн мөтэн ингээд юм сонсогддог байхгүй. Гэхдээ би тэр чи одоо чамд очиж хэлж болохгүй шүү дээ. Яг тэгвэл
тэг маань чамайг шүтдэг гинэ. Нэг тийм мессеж бол хүнд одоо нэг ийм эерэг юм бол өгөхгүй шүү дээ. Тэр ер нь ингээд мэдээж магтаалуудыг чи сонсохгүй сонсож байгаа. Зарим нь олж харж уншиж байгаа. Тэгээ ялангуяа сүүлийн үе тамирч тоглолт дуусны дараа ялангуяа сайн тоглолтын дараа айгүй их стори иддэг үзэгчд те меншн хийгээл. Тэнгүүд ер нь бол одоо манай одоо фэнүүдтэй талархснаа илэрхийлэх маягаар тэр сторийн бүгдийн нөгөө нэг ахиж өөрийнхөө юун дээр апплод хийж байгаа харагддаг байхгүй. Тэгээ бидний анзаарчод бодчихлээсээ одоо ингээд мэдээж тэр болгон чинь нэг галт ч юм уу зүрх ч юм уу эможид те тэгэл ингээд хүн л юм чинь ийм тогтмол магтаалууд ирэхэд ер нь яадаг бол тэгээ нэг ер нь би алж ийн гэсэн нэг тийм мэдрэмж төрснөө эсвэл зүгээр л аль болох тоохгүй гэчээдгөө. Тэгээ ер нь бол тоохгүй л хийчихэд шүү дээ. Яг одоо нөгөө меншн хийгээл тийм үе буцаж хийх бол болохгүй мэдээж их зантай юм шиг санагдах юм болоо гэж бол аль болох бүгдийг нь буцаагаал. Тэгдэж шүү дээ. Хүмүүс бол яг одоо ах нар гэх юм уу яг наатгаж чинь ерөнхийдөө айгу захидаг. Тэгээ хүн яаж ч болно сайн тоглолцож болно муу тоглолцсон ч болно яг л нэг зангаараа байгаарэ гэдэг. Одоо манай хуучин коуч Гавлаг ах маань ер нь бол байнга захидаг. Тэгээс яг ахыхаа тэр ах нарынхаа үгийг сонсоод хэрэгтэй. Одоо ч бүрдүүж ирсэн одоо ямар ч тийм байхгүй байсан шүү дээ. Би тэгтээ Монгол тоглогчдыг зүгээр яг би нөө өөрөө медиагийн илүү сонирхдаг учраас арай эмоцтой байгаасаа гэж зүгээр хүсдэг. Заавал ийм сагсуурах ч юм уу те эсвэл хүн амьтан дайрж тавьшлаалдгүй шүү дээ. Гэхдээ ядаж нэг гоё оролтын ч юм уу хожлын шидэлтийн дараа ядаж нэг ингэждэг байгаасаа гэж боддог байхгүй юу. Тэгээд манай ихэнхдээ баг 90-с дээш хувь. Миний мэдхээр орилдог хүн гэвэл манай огийн дүлгөө мөрөн байна. Танаа угаас Сүхбат байна. Тэгээ өөр чи юм байтгүй. Баг л хүмүүс орилж мэрилж хойцнаас болдоо маань л одоо ингэдэг байсан. Тий, Сүхбат маань яг өөрийнх нь одоо яг харизм өөрийнх нь яг тэр нь өөрт нь амар зөгтөн шүү дээ. Тэгээ багийнхныгаас сэргээдэг ч юм уу яг гураа шидчихэд одоо чээж мэж ингэж зөгтөг. Эсвэл ингэж зөгтөг. Тэр мөрн чи тиймд бол гэж боддгоо юм celebration энтертэй. Сүүлийн үед нэг ингээд яг рефлексэрээ ч юм уу яг тэр тоглолтынхаа яг тийм ситуацаас хамаарад яг нэг эзэгтэй үед оруулахаар бас тиймэрхүү яг хүнээс ингэ цаанаас нэг ориглоод юм гарч ирдэ ш. Тэгэхээр нэг тэрийг нэг ганц хоёрхан юмар хийчих юм бол ингээд болчдөг гэх юм уу? Юу их үү жишээ? Жишээ нь одоо юу гэдээ сүүлд бол би ингэж гүгээд ах шиг байсан шүү дээ. Тэр үедээ тэрийг мэдэхгүй тий. Тэгтээ нэг юм гаргачаал гэдэг. Сүүлд тэр нэг эпстэй 7 дахь тоглолтын дээр нэг дундаас хийчихэд яг нэг чэжээ зогсноо бас их санаж нэг тийм хоёр юм л гэж бодож. Ер нь яг нөгөө нэг NBA тамирчдын өөрсдөө яг нэг юм нэрийн утас болсон нэг хөдөлгөөнөттэй байдаг шүү дээ. Тэгээд өөрийн харизмаараа ч гэдэм үү онцгорж байгаа тоглогчд маань тийм юмтай болчвол бас гоё юм шиг надаас миний зүгээс бол яа тэгвэл би тэр одоо зургийн жишээ нь одоо ингээд постлоход гоё ч юм уу те тийм юм санагдав. Гэхдээ одоо манай жижигийн маань нэрийн утаснууд дараахан байх болчиход байна. Тэгэхээр Монголын лигийнхээ ихэнх нь адилхан нэрийн утас. Харин гэхдээ ер нь одоо ингээд ер нь дуртай ямаараа хоолоо олж байгаа гэж хэлэхэд бас болно шүү дээ те. Тэнгүүд одоо яг ямар ч хүн талбай дээр байхдаа илүү одоо юу гэдэг кафе байдаг ч юм уу те хоцсон ч хожигдсон ч гэж хэлэх л баг. Гэхдээ яг одоо жинхэнэ тамирчин хүн гэдгээ чи яг бэлтгэл дээрээ мэдэрч гин үү талбай дээр мэдэрч гин юу гэн заримдаа бол би ингэдэг байхгүй. Яг нэг үзүүлэх тайзан дээрээ биш. Бэлтгэл дээр өөрийнхөө агч байгааг мэдрэх бас хаяа гоё байдаг. Яг тэгвэл талбай дээр би одоо жишээ нь ингээд бэлдээд байсан мөртлөө яг ингээд өөрийн болгож чадаагүй зарим хөдөлгөөнөө хаяа яг эд тоглолтын дээр гинт хийждэг те. Тэгээд хий гэж боддог байж байгаа хөл гарны эвлждэг ч юм. Тэгмэд хаяа бэлтгэл дээр тэр нь болцдог ч юм уу те. Нэг тиймэрхүү ялгаа гадаг чи. Ер нь алийг илүү энжой хийж чадж байна. Бэлтгэлээ илүү энжой хийж байна. Одоо яг мэрэгжлийн тамирчин байснараа л одоо сүүлийн нэг 2-3 жил бол одоо баг өдөр болгон шахуул яг тэрийгээ ингээл дотроо бодож явахгүй л ер нь болохоо хэлсэн шүү дээ. Яг ингээл өдөр болгон одоо амарж исэн ч гэсэн за би чинь мэрэгжлийн тамирчин шүү те. Одоо нэг сунаага ч юм уу гиз таталт хийдэг ч юм уу яг амралтынхаа хугацаанд би сая тэгж явж байгаа байхгүй. Одоо таргалцхуутэй ч гэдэг юм уу одоо тэгээд одоо ингээ хитрхи ингээд 2 сар ингээ юу ч хийхгүй ингээ байчих юм бол одоо юу гэдэг одоо гинт тоглохоор гар хөлмөл нь эвгүй болцдог ч юм уу. Тийм юм үүсчих юм болов гээл яг өдөр болгоо ер нь мэрэгжлийн тамирчин болсноороо ер нь
өдөр болгон тэрийгэ бодно. Тэгээ мэдээж яг мэрэгжлийн тамирчин болно гэдэг чинь ер нь цалин бүнлүү нь яг бас яг нөгөө нэг одоо юу гэдэг амьдралд нь яг хүрэлцээтэй болоод эхэлсэн. Тэгээ өөр ажил хийхгүй ганцхан сагсаа тоглоход бол амар боломжтой болсон болохоор яг мэрэгжлийн гэдэг үүднээс хандаад ер нь цаашдаа хичээгээл ер нь явж байгаа. Адилхан юм байна тий. Бэлтгэл тоглолт талбай дээр байна уу байхгүй байна уу хамаагүй ер нь л ингээл дотроо бод одоо ер нь баар маар ч юм уу одоо ингээл найз найзтайгаа энд явсан ч гэсэн ер нь бас тамирчин шүү хүүхдүүд үлгэр дуурайл авж байгаа шүү ямар үед ямар юу гарах уу гэдгийг амар сайн бодож ер нь явдаг бас. За яг энэ арай дип юм шиг асуулт гэж магадгүй. Ер нь тэгвэл дөнгөж сагс сонирхцаа ялангуяа мэрэгжлийн болох яг мэрэгжлийн болохын өмнөх жижигээд хандаж хэлвэл одоо юу гэж хэлэх вэ? Шидэлтэй сайжруулах удаа л гэж. Горын шидэлтэй. Илтгэн нөө. Тий. Одоо гэхдээ чи ажиллаж байгаа юу? Энэ горын шидэлтэн дээр юм. Тий, ер нь аль тэрэн дээрээ л төвлөрч байгаа л. Нодлон бол хамаагүй олон одоо нөгөө 3-аас илүү одоо гэх юм тонн оширж байгаа анзаарэгдсэн. Харин тий багасж байгаа гэж харагдсан гэж юу? Үгүй одоо шидэлт хийж байгаа тонн гэх юм уу? Одоо амжилттай амжилтгүй нь хамаагүй. Оролдож байгаа тонн. Тэгээ яг энэ жил ч гэсэн нодлон жил ч гэсэн би яг тэрийг яг лиг дээр яг орохгүй орсон ч хамаагүй яг нөгөө ямар үед яаж шидэх вэ? Ер нь зөрөгтэй шидчихье гэж бодоод ерөнхийдөө нэг тоглолтын дээр 5-аас 6 удаа ч юм уу ер нь шидэхийг ер нь айгүй хичээсэн шүү дээ. Коуч бас нөлөөлж байна уу? Шидэх гэж байна уу? Шид сул бол шид. Яа өмнө нь ер нь яагаад нэг алсын зан шидэлт сонирхдаггүй байсан. Сонирхдаг. Гэхдээ би яг оюутан болох хүртэл шиддэг байсан юм. 3-аас илүү сайн шиддэг байсан гэх юм уу? Оо тийм үү? Тий, яг нөгөө нэг улсын аврагт ирж ордог байхдаа хэд хэд улсын аврагт ирж нөгөө нэг булганаа төлөөлж орж исэн. Тэгэхдээ ер нь 3-аас илүү сайн шиддэг байсан гэх юм уу? Тэгсэн чинь оюутан болоод ер нь яг лавга гэх дээр ирээд нөгөө нэг яг тэр үедээ би чинь юу яасан юм аа? Улсын аврагт орж явахдаа бас 4 номер дээр тоглоод доор мор шахдаг болоод тэгээ бүр 3 шидэлтэй тэгэл тэрнээс хойш барыг мартцсан гэх юм уу? 4 дээр тоглоод ирэхээр ер нь доор яг тэр үед шиг доор тоглол гэж тэгжсэн шүү дээ. 4 тоглоо тий хамаараа тий. Уртлын эдэн урталтай тоглоно, доотлын эдэн доотлолтой тоглоно гэл. Тэгээ оюутан моёдны лигч бас юу штэ. Ер нь аястай хүмүүс бол бас гайгүй өндөртөл ороод авчих тий. Жохон доош орчихгүй л бэс яг тэр үед яг тийг санагдаад байна. Нэг U17, U18 гэд болдог байсан шүү дээ. Яг тэгэхэд бол яг доор тоглоод байсан яг. Тэгэл ер нь тэрнээс хойш ингээл бүдэг бадаг явсаар байгаа л тэгэл. Тэгээ дундын шидэлт бол бас оюутан болж ирээд дундаас илүү сайн шидсэн гэх юм уус. Тэгэл илүү сайн сайжирсан. Экос эрүүл амьдралын ус. Харин тийм ээ. Заавал энийг авмаар байна гинэ. Хоолойгоо төлөж. Тэгтээ Уэйзли батсан бол тэр дараагийн 2 дээр гэсэн уг нь хожил авчих байсан баг тий. Ер нь манайх ер нь жоохон бэртэл гимтэл амир хэвтэй. Миний хамар мамралуугаа зохиулаад тэгэнгүүтээ баясаа хүлээ гიშгээд тэгээ бүр явхаа байлаад. Тэгэл ер нь жижиг шажиг юм 2 туу. Тий. Баясаа бас ороогүй асуудлаар болоо. Тэгээ 3 гол тоглогч байхгүй тий. Тэгэл би ч одоо баг зүгэл тэгэл бас шатхаараа айлуулах шатхаараа л үз. Баг тэгээ төвхтэй байна уу? Амар төвхтэй юм лээ анхс хөхтэй. Би ихлээр хар масктай тоглож байсан шүү дээ. Аха. Тэгэхээр тэр ингээ яг нүдний ингээ тойр хэсэгт ингээ орохоор ингээ хажуу талаас пасс ирэхээр нь баг харахгүй. Тэгээ ингээл ер нь би бас ингээ яг тухныхоо урдаа шийддэг болохоор ингээ яг маск хайлталт ингээ зогсчоод тэгээ яг цагааныг зүүсэн чи эндээ ингээ юмгүй мэл. Тэгээ ингээ цагаан болохоор тэр надад амар сайн. Тонголоо. Тэ амар нөлөөлсөн ер нь хастай тэр сүлийн цоорлоод тэр хар масктай бол би цаашдаа ер нь тоглохгүйсэн баха ер нь. Би бас бодоод үлзий масктай хэсэг тоглож байхдаа бас жоохон үзүүлдэг стат нь буурсан байсан шүү. Тэгээ маск амар нөлөөтэй. Тэгээд тэр чинь бүр ер нь ялангуяа холбогч хүн бол одоо талбай дээр хамаагүй юм харж байгаа шүү дээ. Үлзий одоо яаж тэг тоглож ирсэн бол үлзий бас амхандаа л уг гайгүй тоглоод ирсэн шүү дээ. Би бол бүр үнэхэрийн тасахгүй мэлээ тэр. Тэр өстө тонголго ирээл тэр өстө амар зогссон. Монгол тим тоглох нь байгаагүй юм уу? Байгаагүй. Тэр нэг Солонгосоос манай чөдрөөч хүмүүс хамралгаа зохиолсон шүү дээ. Тэр нэр чөдрөөгийнх захиж авч ирсэн. Минийхийг болохоор нэг хүн бичээд
над руу одоо Солонгосоос яг манай ихч над ийм маск өгч явуулж ирсэн юм а гэд харсан чи яг томлого байсан байхгүй. Тийм үү энийг хэрэглэх үү гэд надраа тэгээд би үзье гэд. Тэгээ шүү тоглолтын дээр нэг өдөр тоглолтын дээр авчираад тэнгүүтээ тэрийг зүүсэн чи амар эвтэйг санагдал тэгээ шүү. Тэр хүн бас амар буянтай хүн баярлаа гэж. Ард түмнийхээ дунд даруухан humble гэдгээр алдарсан жижигтэйгээ бас асууя гэж бодсон юмнуудаа асуулаа. Тэгээ жижигэн манаас даруухан л хариултнууд өглөө. Тэгээд дараа эргээд бас жижигтэйгээ влогоор ч юм уу дараагийнхаа юмараа уулзах баха. Тэр үед би бас арай өөр талуудыг гаргаж ирэхийг хичээх болно. За баярлаа. Намайгс нэвтрүүлэгтээ орж оруулсан санаж ахта баярлалаа. Жижигээс асууж сонирхмоор байсан юм байвал коммент сэтгүүлдээгээрээ би дараа нь асуунаа. Окей, peace out.